Тэгэхээр 10 хоногийн дараа нэг уулзах өнөөдөр. Тэгээд та юу бол 2-7 хоногийн дараа уулзах асуудлуудаа няан хамгаалалтаа газартаа яриад тэгээд дотоод төр хөдлөөсөө гарцгаа. За Венеслийн зүгээс бас нэг цоо удаа саналуудыг хэлээ. Гишүүдийнхаа заавар зөвлөгөөг бүгдийг тэмдэглэж авлаа. Санал нэг байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо гисуул байдаг. Тэгээ энэ бол яг л одоо олон ажил жишээн дээр харагдаад байгаа маа. Засгийн газрын яам тамгай газрууд болохоор нийслэл орон нутаг гэж хараад тухайн дунд шатны болон энэ дарга удирдлагууд үндсэндээ анхаарал халамж их сул байдаг. Үл доох маягаарч хандах тохиолдлууд илбэг байд юм байл. Эдрийнхээ бас зовлон ойлгож байна. За төлөөлөл удирдах зөвлөлийн зүгээс бол би болоод удааг байна. Яг энд зориуд ирж сонцгон анхаарай гэж одоо төлөөлөл удирдах зөвлөлийн дарга болооч гэсэн хотын даргын саналыг хүлээж авсан. За одоо бол ерөнхий төлөвлөгөөн дээр бид нэлээд олон зүйлүүдийг тусгаж авна. 210 сая төгрөгийг бид нар төсөв тавилчихсан. За одоо ингээд тодтгол энтрээр бол дараагийн яг бодиттой зүйлүүд оруулж ирмээр юм байл. Тэгэхгүй болохоор агаарын өндөр тоотой юмнууд тавьчихаар нөгөөх нь ойлгохгүй байжгаад төсөв хасагдах, танагдах. Тэгээ улсын эдийн засгийн холбоотой юмнууд бас сайн нөлөөлсөн гэж ингэж үзэж байгаа. За 27 онд бол энэ цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг шийднэ гэж одоо хотын удирдлагууд бол амлалт өгсөн. Эдийн саналыг хүлээж авч хэдүүлээ тун утгагүй энэ хөрөнгө оруулагч үйлдвэр үндэсний гадна дотны нээлттэй хаалганы өдрөлөг маягийн юм хий. Зарим хөгжилтэй орнууд бол бүхэл бүтэн хот тусчод байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол 10 эдгээр аж ахуйн нэгжтэй явж байгаа гэдэг бол чамлахаар зүйл юм байна лээ. Урд нь ажиллааг учраас мэдээгүй. За манай энэ дахин төлөвлөлтийн төслийг хүртэл бид нар тусад нь гаргаад ингээд сая жил боллоо. Тэгэхээр бид нар ингээд 30 гаруй төслийг жишээлбэл эзэнтэй болгоцсон. Эхнээсээ улсын комисс төгөхгүй. Зарим нэг нь байшингаа нураацсан, зарим нь суурай тавьсан, зарим нь 4-5 давхартаа орчихсон гэл иргэдийн тэмцэл их байдаг ч гэсэн ингээд энэ ажлыг бас яг эзэмжүүлчүүл явуулж болдгийм байна гэдэг жишээг яг өөрийнхөө ажил дээр харж байгаа учраас одоо бол паркан энэ даруй хугацааны малталгүй хэдүүл ийм сайхан боломжтой энэ сайхан өргөн дийлгэн газар дэд бүтцүүдийн шийдээд өгсөн энэ боломжн дээр нь яг гол зөв хүмүүсээ хэдүүлээ дэмжиж. Тэгэхгүй бол урд нь бол яг нэг сүнхний компаниуд цааш нь дамлаж арилж их зорилготой гадна дотны хөрөнгө оруулалт хайсан тийм ашиг сонирхолтой нөхдүүдэд энэ газруудыг нэлээд болгоцсон. Тэгээд тэр нь он удаан жил ингээд энэ үйлдвэр технологийн паркийн хөгжлөөс одоо хойш татж байгаа тийм зүйлүүд их юм байна. Энэ дээр бол хатын шийдвэрүүдийг гаргаад яг энэ ажлыг чин хүс сонирхолтой үндэсний үйлдвэрлэгч өсч бойцгож байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг хүртэл нааш татаж оруулж ирэхийг бид онцгой анхаарч иргэн танилцуулъя гэсэн юм баталтай байна.